сайн байна манайхан. Өнөөдөр Чингис хаан арга хоёр байна. Тэгээ Чингис хааны арга хоёрыг гачиг Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн. Тэгээ гүрэн гэж үг вэ гэх юм бол гүрэн хаан дуусгасан утгатай үг байгаа юм. Тэгэхээр зүгээр тавч өгөхгүй. За би та нарыг гол дүрдээ яриа. Гэтэ би та нарыг энэ тазыг мэдчихэж байгаа гэдгийг бодчих. Тэгэхээр би энэ таз руу ярина. За энэ бол татад тунгаа өөрөн гарстай хүн 8 аймгийг ингээд дайртаж ясны дараа бутад Монгол аймаг руу явж хахад татан тунгаа олзогддог байсан. Тэр уугар бичгийн хүн босоод тэр Чингис хааны өвгдөд тасахгүй хүнүүчд чиг гэсэн. Та хүнүүчд хэн гэх юм мэдгүй манай шот дөрөв ороод тэгтээ тэр хүнүүчдийн ингээд тавчдаг гэж байгаа. Би тэр нэрсээ. Тэгээд татаа уугар бичгийг юу яаж хийсэн бэхгүй. Монголын үндсэн бичиг болдог байхгүй. Тэгэхээр уугар бичиг одоогийн босоо бичиг байхгүй. За энэ бол Хузан хатан бай Чингис хааны төрийн дөрөвдөх нь хатан 1203 онд намрын удирд баригдсан Мэргэд аймагтаас ирсэн. Хузан хатан зэрэгсэн ухаантай бас үзэгсэн гой байсан босоод Чингис хаан төрийн дөрөвдөх хатнаа болгосон. Энэ бол Тэмүүгөө отгоч байна. Энэ бол Чингис хааны отхон дүн. Отхон дүн гэхээр хамгийн бага дүн. Харин Жафар Чингис хааны өнөөч нөхөр сайн нөхөр. Тэгээд Бажжун нөрийн тангараг хүрэгтэй хамт байсан. Энэ бол группээс хатан. Тэгээ уучлаарай манайхаа. Би Чингис хааны хаттаа би бүрэн ярьсан бизээ. Тэгээ шинэ Чингис хааны хаттад ингээд хийнэ. Тэгээ группээс хатан Таян хааны баг хатан бизээ. Хаттдаг биш. Тэгээд Таян хаан 8-чдын эзэн хаан нахгүй. 8-чдууд их хүчрхэг ус байсан. Дараа хүчүүлэг бол Таян хааны хүү. Тэгээд тань нарт нэг юм ярив. За тэгээд хатар маань нөгөө Хэрэгдийн Төрөс хаан Чингис хааныг одод гэж хастрыг дуудсан байхгүй. Гэр бүл буцаад амаархан бол тэгээд тэгээ манай Бажжун нөрийн тангараг ингээд төгсдөг. Тэгээд ах нь хаан жаахгүй болохоор манай хасар яасан байхгүй. Хасар яажсэн бэлгүүдээ гэдэг байхгүй. Тэгээд бэлгүүдээ байгаа юм чи Монгол аймаг угаасаа байгаа юм гээд хасар ингээд баярсан байхгүй. Тэгээд юу яасан байхгүй. Чингис хаантай нэг тактик гэсэн. Тэгээд тактик хийгээд нэг арга ингээд юм бодох байхгүй. Арга бодох. Тэгэхээр Чингис хаан ийм тактик хийхээр болсон. Тэгэхээр Чингис хаан юу болсон юм бэ? Тактик хийгээд. Тэгэхээр Чингис хаан миний хэлнэ чадан биш хийгээд. Тэгээд бутаа баан хасуу очтоо. Тэгээ хасар баан хаамын ахыгаа хаан байгаад газрыг ирээд мэдгүй. Тэгсэн чинь хасар хаач байхгүй наа, остохгүй наа. Тэгсэн чинь тэр та үнэхээр Тэмүүж хаач азах байна гинэ. Тэгвэл ингээд Чингис хаан манай Хэрэгдээ Төрөс хаан штэ. Баярсан босоос баяртай мэдээ бэ. Сайн бай хасар. Чиний ачаар өнөөдөр бүтэн нэртэй хонохоо. Тэгээд тэр шүн нэр зог хийхээр болсон. Гэтэ тэр шүн нэр зог хийхээр Чингис хаан мэдчихсэн бохоо. Тэр шүн дүс дайцсан. Хэрэгдээ Төрөс хаан их сайн дайцсан. Гэтэ манай Сингүү мэдээд сүйд бодоо Тэмүүж тоцоо ярьж байгаа гэсэн чинь Тэмүүж гинэ. Тэмүүж устаагүй зүг гэгээд Монгол устаагүй гэгээд би зүг гэгээд. Тэгэхээр манай Хэрэгдийн Төрөс хаан өөрийнхөө хүчтэй өмсөд Сингүү өөрийнхөө хүчтэй өмсөд тэгээ өссөө сонин болгоод тэгээд Жамуухай Хэрэгдийн Төрөс хаан Сингүү бүгдээрээ нэг хоёр тийшээ. Ганцхан хоёр тийшээ одог байхгүй. Тэгээд тэр баан хаантай дайдахад штэ Чингис хаан 3 бүтэн үлээр дайцсан гэж түүхэн дээр байдаг. Төрөс хаан Жамуухсаа Таян хаан явдаг 8 штэ. Гэтэ тэр хоёр сасад явдаг. Тэгээд манай Сингүү гойд очоод тэгтээ хоол сүнсгүй уусч яахгүй
Тэгээд тэнд нас бараа тэгээд түүхэд дээр тэгж гардаг. Тэгээд манай Хэрээдийн Торис хаан Таян хаантай ингээд уулзах хэрэгтэйсэн босоод ноорхоо хуцтай байсан босоод Таян хааны хараас ингээд мэдээд авдیں۔ Юу хүн бэ? Надад зогс гэж чихэн гэж байна. Тэгсэн. Манай Хэрээдийн Торис хаан би бас Торис хаан би Таян хаантай яг одоо уулзах хэрэгтэй ингээд байсан босоод хараас нь өөрөө маань чи хонч ноорхоо хуцтай өөрийгөө Хэрээдийн Торис хаан гинүү гэгээд тэгээ манай хааны нэрийг тэгэд дормжсон гинэ тэгээд Торис хааныг алдаг үзье. Тэгээд Торис хаан нас бардаг үзье. Хоёрдоо бүрсэг 8 аймгийг мохорсон. Тэгээ би танаас Монголын их дэний тактик гэж үгүй. Тэгээд борц ингээд дэний тактик гэсэн баггүй. Ягаад гэвэл дэнд явход их удаан байсан баггүй. Их удаан. Тэгээд хоол сүнс хэрэгтэй штэ. Гэтэ та нар борц хэрэгтэйсэн баггүй. Тэгээд та нар ингэж бодож байгаа. Борц хийгээд амар удаан штэ. Амар хэцүү. Зүгээр мах аваад явчих та. Тэгээд бодож байгаа бол та нар буруу байна. Мах аваад явчих юм бол гэдэг өнгөрөөд удаан муухай болчихдог байхгүй. Яг ч хөрөнчөд байхгүй, хүүд газар явахгүй байхгүй. Тэгэхээр монголчууд борцыг хийсэн байхгүй. Борц ингээд хатцсан босоод угаасаа ингээд хүүтний хазуу мазуу хэрэггүй. 9 төр зочнож хүүтэн газар чистэж ингээд угаасаа ингээд юу ч болохгүй. Тэгэхээр борцыг чанж ихэд бас амар амархан байсан байхгүй. Тэгэхээр борц хамгийн сайн байсан. Тэгээд дараа Өөр дэний тактик гэж үгүй. Энэ бол цэргийн тактик байна. Энэ тактиктайсан бол Чингис хаан их сайн газрыг эзэлсэн. Энээс бол алдалтаа болсон. Тэгээд та нар зүгээр Чингис хааныг ганцхан зүгээр цэрэг ингээд цэрэг зүгээр цэрэгтэйгээ хамт яваад тэгээд цэргийн дайтай тэгэж олдог гэсэн бол та буруу ярьдаг. Тэгээд Ардын ноён, зуудын ноён, мянганы ноён, төмтийн ноён гэж яадаг гэсэн. Төмтийн ноён яг одоо энэ ном дээр байхгүй. Тэгээ ардын ноён 10 цэрэгүүд удирддаг байсан байхгүй. Тэгээ манай зуудын ноён 10 ардын ноён удирддаг байсан байхгүй. Тэгээ 10 ардын ноён нэг 10 цэрэг удирддаг шүү дээ. Тэгэхээр 10 хүчин 10 тэмцүү 100. Тэгэхээр зуудын ноён 100 цэрэг удирдан гэж байгаа. Тэгээ бас мянганы тэгээ зуутын нэртэй гэж байсан. Зуутын ноён одоо мянганы ноён бас яцгаа 10 зуутын ноёныг удирдах байсан байхгүй. Тэгээ мянган цэрэг удирдан. Тэгээ дараа төмтийн ноён энэ миний нэртэй яцгаа. Төмтийн ноён зав амар 10 мянганы ноёныг удирддаг. Тэгээд 10 мянган цэрэг удирдсан. Төмт гэхээр юу гэсэн үг гэхээр 10 мянга гэсэн үг. Тэгээ манай Таян хааштай юу яадаг байхгүй. Гүрбээс бүр доромжтой байхгүй. Тэм муухай үнэштэй хоол ах байсан дээр гэдэг байхгүй. Тэгээ Таян хаан тэр үед ингээд амар хүчрхэг гэсэн болохоор амар өнгөрдөг байсан байхгүй. Манай Таян хаан Тэмүүжнийг бут зөхөн штэ амархан штэ гээд нэг өнгөрдөг гэсэн ингээ энэ номон дээр гардаг. Тэгээд манай хүчтэй. Аваа тэд хүчтэйхэн бол яах юм гэсэн чинь. За зүгээрээ минь нөгөө бид нар угаасаа ясалтаа яасан гэсэн. Тэгэхээр Тэмүүж 8 аймаг их хүчтэй аймаг босгоос бид нар нэг тактик юу яах вэ? Тэгэхээр бид нар заавал нөгөө мэрэгдэд дайж байхдаа нэг эцэгхийн морь олсон байхгүй. Эцэгхийн гэхээр турхаа гэсэн үг. Турхаа моринууд ер нь гэдэг муу байхгүй. Тэгэхээр тэр эцэгхийн морийг Монголын тамгаар тавьсан байхгүй. Акт морь. Акт. Тэгээ 8 чудын хариу зүүн ингээд морь хайж агаад тэр морийг олчоод монголчууд газар ийм амар турхаа эцэгхийн Монгол ах морьтэй пүү бид нар ясаа байна гэдэг өнгөрсөн байхгүй. Тэгэхээр Таян хаан ингээд угаасаа ясгайг өөрөө бүр мэддэг байсан байхгүй. Тэгэхээр дараа Чингис хаан төд газ гаргадаг байхгүй. Төд газ бүх цэргүүдээ гаргасан.
ийм энэ зургийн хэсэг хүн ямар хийсэн. Тэгээд таяхаа тэр ингэж байна. Тэр ямар их төдөг газ. Энэ ямар улс орны төдөг газ биш гэсэн чинь Монголын хураан бэ гэж. Монголын төдөг газ ингэж гинэ. Тэгэхээр таяхаа ээж гэсэн баггүй. Тэгэхээр ийм үг хэлдэг баггүй. Хацрыг гана жадаж байж харсан нүдэд цадчихгүй. Хар цусаа ургасаж байж харж ож буцдаггүй. Хатуучс их Монголтай хамаагүй байж чадахгүй гэж үгээ ээж хэлдэг баггүй. Тэгээд дараа нь ингээд таяхаантай дайдах цаг болж. Тэгэхээр зэв хөвтэй зэзэм сүбэ те манзай цэргийн эхний явах юм байна. Тэгэж гарч тэгээд цэргийн гол хүчиг цэргийн гол хүчиг хасар өдөрдөн тэгээ цэргийн бэлтгэл хүчиг тэмөөгөө өдөрдөн атгчин өдөрдөн. Тэгээд хасрын цэргүүд манай цэргүүдээс ард явна гэгээд таяхантай дайцсан баггүй. Бас Чингис хаан бас их удаа дайцсан. Нэг хэдэн өдөр дайцсан. Гэхдээ би хэдэн өдөр гэх юм мэдэхгүй байна. Гэхдээ нэг шүн дайдах хостой байсан байхгүй. Гэхдээ Чингис хаан ирээг байхгүй. Тэгээд ирээг байхад тэгээд тэр шүн орсон дайраад харахуй буцсан. Тэгээ бүсэж чаддаг байхгүй. Хад руу. Тэгэхээр энэ 8 ч үг гэж бодъё да. Яа монголчууд гэж бодъё да. Яа монголчууд ингэж цойроод авсан. Тэгээд энэ юу ягаа. Тэгээ 8 ч ганцхан тийшээ цухтаг болсон байхгүй. Тэгээ тэр үед нь хад исэн байхгүй. Тэгээ тэр хадан дээр бүх цэргүүд юу нас бардаг байхгүй. Унаад. Тэгээд дараа татаа тунгаа ороод ирдэг. Уугар бичгэнэ. Уугар гарын хүн байгаа байхгүй. Уугар гарын хүн өвөгдөд сусаас Чингис хаан Монголынхаа өсөг хэрэгжсэн баггүй өсөг. Та нар тэр үгийг санаж байгаа 13 Чингис хаан 13 дэх хэрэгтэй шүү. Тэгээ бас мэрэгдээс 8 чудаас бас орсон мэрэгд аймгийн хузан гэж яддаг. Тэгээ хузныг ухаантай үзэгсэнтэй байсан болохоос 4 дахь төрийн хатнаа болгож байсан. Тагны ус. Тэгээ жамууга тагны ус руу цухтаад явдаг байхгүй. Жамууга дандаа хурцааш гэгээ Тэмүүж шиг нэрсэг биш. Тэгэхээр цэргүүд нь жамуугаас арай твтэж чадахгүй нэ. Бид нар нэг юм хийх хэрэгтэй гээ. Тэгэхээр тэд нар тэрэг барагдаж байгаа юм чинь. Тиймээс нэг бид нар жамуухай барьчиж аваад Тэмүүжин түгэй гэж тэд нар бодсон байхгүй. Тэгтээ хойд хийж ахтай штэ. Юу яасан байхгүй. Цэргүүд нь дайцсан. Жамуухай бүтлэж аваад тэгтээ жамуухай ингээд бүтлээд аваад тэгтээ юу яасан басан байхгүй юу? Тэмүүж рүү яваад чад хаан тэмээ жамуугай танд өвчөө. Жамуугай танд одоо зовоохгүй. Хаан тэмээ би таны төлөө зүтгэхэд бизэн байна. Тэгэхээр жамуугайгийн Чингис хаан хамгийн ихний үг за энэ ном дээр жамуугайгийн хөлсөг тест гэхээр тэгтээ дараах нь үг гэсэн бол жамуугайгийн нүдэнд тэдрийг цаазаж ав гэхээр тэгээд тэдрийг яагаад цаазаж авсан бэ гэхээр тэд нар зүг байхдаа яагаад Тэмүүж хаантаа яагаад тэгэж хүндэсгүй байгаа юм гээ таажсан байхгүй. Тэгээ дараа Тэмүүж жамуухтай за тэр өмнө тусмыг мартаад хоёул одоо найзууд олзё юу яасан гэсэн байхгүй. Тэгээ дараа жамуухай тэгээ Монгол ганцхан нэгс хаан байдаг. Монгол ганцхан нэгс хаан байдаг. Нэгс хаан байх хэрэгтэй. Хоёр хаан гэж ертөнцийн байдаг гэдэг нуруугаар нухсаж авдаг байхгүй. Жамуухай намайг азаач гэгээд. Тэгэхээр намайг азаач гэгээд. Тэгэхээр нуруугаар нухсаж авсан байхгүй. Тус гарахгүй. Тэгээд түүхэн дээрээ Чингис хаан их зовсон гэж гардаг. Тэгэхээр 1206 оны Дүний адаг сард онон мөрийн дэсвэн болдог. Тэгэхээр 1206 онд Чингис хаан Тэмүүж штэ. Чингис хаан гэдэг нэртэй 1206 онд бүх ингээд Монгол аймаг тархсан аймагуудыг нүүжиж байд их хаан тусыг гэсэн бохоо нэр. Тэгээ өнөөдрийн манайхаа одоо өнөөдөр Чингис хаан 12 дуусч байна. Одоо та нар энэ видеог enjoy хийсэн бол лайк бас subscribe дараа одоо түр баяртай.